За манай Алтай таван богдын одоо авиралт маань дуусаад бид нар цаашаа Түргэний нурууны ноён оргил Дэглий цагаан хайрхан дээр авиралт хийхээр ингээд цаашаа хөдөлсөн. За бид нар Баян үлгий дээр гест хауст очиж амарчаад тэндээсээ ачит нуураа дайраад хотгол шанагын нүүрсний уурхайд болоо манай UB-ийн клубын бас хэсэг нөхөд маань Дэглий цагаан болоо Олимп уулын авиралтан дээр хамтарч авирах гээд одоо ингээ хүлээж ирсэн. Өдөр гарсан. Тэгээ орой нэг үдээс хойш 5 цагийн үед иргэд очиж нөгөөдтэйгээ хотгол шанагын уурхай дээр уулзаад тэгээ хамтдаа олон нуурын өндөө Дэглий цагааны бил рүү хөдөлцгөөсөн. Тэгээд ерөнхийдөө наадлын Яматын давааг даваад яг орой Наашингийн өмнөхөн даваад 7-гийн үед даваад тэгэл цаашаа яваад дээрээс орж ирдээ яг нэг голынх нь иргэдээ бас орой болоод шууд хонцгоод тэгээ маргааш нь бол миллион дэшег ууд руугаа төвхөж хонсон. 2074-ээс дээш нэг 2700 хувьцаа очиж отголсон. Дэглий цагаан уул руугаа яваад Дэглий цагаан уулынхаа наадлын тэр хөндөй дээр ирээд хэвлээ эндээ нэг камплаад маргааш ингээд дундын хотыг байгуулаад тэндээсээ авиралтаа хийнэ гэдэг яг тийм зүйлийг ярьсан. Тэгээ цаашаа очиж камплах гээд явсан чинь нилээн дайжгүй машин манаас нилээн дайжгүй сайн яваад яг нөгөө уулынхаа бас нэг арайч бэлтэн биш юм ахэд нилээн бас алхахад боломжийн яг тийм газар нь машин мань очисон байгаа. Тэгэл яг тэнд очиод үндсэн Алтай ирээсийн багтай уулзсан чинь програмууд нь ерөнхийдөө бидний энд өмнө явж ирсэнээс илүү хайрхан лугаа ойртоод байсан. Тэгэл бид дотроо за дундын камп ер нь хийхгүй юм биш үү? Энэ хоёр хүнд гарч ирэн тэр чигт нь аваа явчих юм биш үү гэж болроо бабок хоёрыг шаалал машин дотроо инээлтэл явж ирсэн чи нэрээ буусан чи болроо. Дундын камп хийхгүй шууд нэг алхалтаар хоёр хайрхандаа зэрэг гарнаа л гэлтгсэн. За тэгээд хамгийн эхний авирах хайрхан байсан бол Дэглий цагаан хайрхан байсан. Дэглий цагаан хайрхан бол тэр нь анх яг харагдах үзмж бол зүгээр шавх гормолжин байсан. Одоо би тэр хайрхныг харцаа энэ хайрхныг яг яаж авирах юм болоо л гэсэн бодолтойс яг харагдж байгаа өнцгөөсөө бол тийм бодолтой байсан боловч яг ингээд бэлдэн ирээд яг авиралт хийх явцын өнцөг бол бас арай өөр өнцөг харагдажсэн. Тухайн байрлалаас бол бас ингэж авиралтууд хийхээс юм байна. Тухайн байрлалаас бол хийх боломжгүй байсан юм байна. Нилээн хүнд авиралт болох юм байна да гэсэн бодол маань бас нилээн гайгүй тайвширч байсан. Гоо сайхан чухал юм аа чухал юм уу? Гоо сайхан чухал шүү дээ. Юу нацаа байлаа? Нарнаас хамгаалагч лент. Яа, цагаан чигээрээ бууж ирнэ гэдэг. Цагаан чигээрээ биш зүгээр альсаа л хамгаач. Түүнээс хар хивээрээ л бууж. 11 12. За 12-ла Дэглий цагаан хайрхны авирал эхлэх гэж байна. Салхины хурд бол ер нь гайгүй байгаа. 15-аас 20 км цагийн хурдтай. Одоо өглөөнөөс хойш байгаа юм. Тийм, бид мэдрэгдэх хүүтэн бол нэг хасах 8 хавцаа байна уу? Тэр хавцаа. Тэгээд маргааш өглөө нар гараа тэгээд ер нь хурд танцсараад эхэлчих واخ. За урд болроо би төгчөө явчээ. Миний атиг. Тэний просто жабэжээ. За багт амжилтсан явцгаая. Дэглий цагаан Олимп хоёрыг болохоор шууд цагаан гарын нөхцөл байдлаас болоод бид нэг удаагийнхаар хоёулангийн гарна гэд төлөвлөсөн. Тэгээд эхлээд Дэглий цагаан руу гарсан. За тэгээд Дэглий цагаан хүртэлх зам болвол яг уулынхаа бэл хүртэл бол бид нэлээ их хаттай нэг юм хаттай замаар л ер нь чулуу ихтэй мэлээ. Чулуу ихтэй замаар явж байгаад яг уулынхаа бэлд очоод
юу яасан. Бас нэг хэсэг хөвтөж амрыг гээд тэгсэн. Тэгээ нэг хэсэг чулуун дээр бас хөвцөө. Тэгээ тэр чинь өөр дөнгөж цайгаагүй байсан юм а. Тэр чинь шүн байсан. 3-4 цагийн үе болоо да. Тэгээд хөвтгэхэд бас нэлээд жиндүү илээ. Тэгээ манай хэд одоо бас яаж би ер нь болрогч бабука хоёрыг бол гайхаад идэв. Яаж тийм хүүтэнд ингээд хөвтөөд унтаад амраас орсон юм бол. Би бол нэрээ хүүтэн дээрч тийг чадаагүй. Тэгээ яг тэнд амарч явахтаа ч бас унтаж чадаагүй байхгүй юу? Тэгэнгүүт тэр хоёр болохоор ингээд амар гойс. Өө сайхан амарлаа гэж босод ирдэг. Тэгээд тэр бас маш гайхалтай гэж бодод идэв. Юуны дэглийг энэ тэр дааталтай атснаа жоохон ядраад байна. Унтар нойр үрээд байна. 30 минут кичээд явъя гэд болроо бабука хоёрч шууд үргэрчээд ирлээ унтаад байсан. Тэгэхээр н одоо за ямар ч нэг 30 минут ч гэсэн унтчих юм байна да гэж бодоод хэвцэн чи угаасаа л хөл гардаа хараад тэгэж тухтаа бол унтчих чадахгүй юм байлээ. Гэтэ сонин гоё байсан л да. Дээшээ харсан чинь тэнгэр тэнгэл битүү од төрхцэн. Тэгэл хадан дунд чинь амар гоё сүрлэг байсан. Тэгэл зарим нэг нь бол үнэхээр унтчихсан. Би бол хүүтэй оргоод урсан унтчих чадахгүй эсөө. Тэгэл шүнжин яваал нуурын хажуугаар хажууд шүн нэг 20 минут дуг хийж аваал. Тэгэл дээшээгээ яг нэг үүр хаяар хаалдад дөрвийн алдад дээшээгээ яг өгсөж ирсэн. Ер нь амар эвгүй л чулуугаар л яваал гэсэн. Тэгээ нөгөө харанхуй болохоор зөвхөн нөгөө духныхаа гэрлэнд харагдаж байгаа хэсгээл харж байгаа юм чи яг урдах замаа л хараад өөр өрнөө яаж байгаа ийж байгаа ер нь анзаарахгүй. Тэгэж явж байгаа нэг амар ихц хад мадаар яваал байсан. Нилээ их хад чулуугаар яваал байсан. Тэгээд яг нэг эвгүй ийм урсдаг төрлийн ийм чулуутай хэсгээр бол яг ингэж одоо гарсан. Тэр нь бол маш амар байсан. Яг нэг хөл алдах юм бол тэр одоо ингээд доошогоо бараг ингээд чулуутайгаа хамт урсаад бараг буцаа бэлдээр очиж байсан баг. Тэгэл тэр хэсэг бол маш эвгүй. Тэгээ тэрийгээр амар болгоомжтой бүр нэрээ яа нэлээд сандралтай тэгж гарсан. Тэгчээд ашгүй яг цас руу ордог хэсэг болоод тэгжсэн чинь сайхан одоо тэнгэр юу ягаад үүр цайгаад өглөө болоод аюу гоёлж хэлсэн. Аль чи энэ юм уу? Чи наа. Би нэг үү. Наачны Жон яг урдлаа. Энэ үү? Аа. Заахлаа мараа. Энд унтаа үлдчихв. Жинхнээсээ бүр ингээд. Яг ингээд. Энэ хүнийг төрсө өдрөөр ингэж болохгүй хаа унтуусан дээр хаа. Чамаг бүрстэй. Чамаг 500 г хураана гэж чирчдэг үү шүү дээ. Амар. Хүчээр 2 татад зогслоо бүр. Тэгэхгүй бүр яваад тахна. Саяны донд 2 зогссон шүү дээ, тэ? Амраад. Тэрсээ дээр бэлгэж байна. Засан доороо дэшээ явж хахад бол ерөнхийдөө жоохон манан бууцсан, өдөгдөх орчин хязгаарлагдмал болцсон тийм байсан. Хогийн тасцыг нэг үлдсэн байна. Ард жаргаланд яваа юу? Аха, жаргаланд тарцаг байна. Энэ тасцыг тавьчихад тэрний дараагаас тавиа яваарай.
хэр зайтай тавьж байна? 50 м дээр. Энэ уртлын юуны дарцаг тавиад дуусчихна гинэ. За. Одоо дээдлийн 2 дарцаг байгаа. Тэгээд дээшээ дарцаг байхгүй мó да бид гэж ойлголоо. За. Тэгээд хамгийн сүүлийн дарцгаас нь 50 м-ийн зайтай дарцгууд байгаа юу? 50 м гэж одоо хэд гэдэгсэйг үү? Одоо нэг барагцаагаар одоо тэндээс тэнд байгаа зарцаг хүртэл одоо. За эндээс чи 10. Тэгэл ер нь яг 50 гэхгүй харж байгаа л нөгөө гүвэ мүвэтэй харагдахаа болоод ирэнгүүт нь 50 байл. Тэгэл мандаа хэсгээр нэлээ явж байгаа л тэгэл яг оргил дээр ирсэн. Гэтэ миний нөгөө нэг хүлээж исэн юм болохоор бид хэдий очдөг чинь өөрөө олон нуурын хөндийгээд амар гоё жижиг олон нууртай гэжсэн. Тэгвэл оргил дээр нь гараа за тэр хөндийг ингээд тэр чигт нь ингээд харах юм байна да гэсэн чинь манантай байсан болохоор харагдаагүй. Тэгээ тэр бол нэг жоохон уг нь үзэхээс юм да гэсэн нэг тийм бодол төрүүлсэн. Тэгээ яг оргил дээр бол ер нь нэлээ манантай өвс манан бууцсан. Оргил бол яг өөрийгөө бол харуулаагүй, 90 тонны үзмжийг бас харуулаагүй. Нэлээ тийм нууцлаг байсан. Харагчаа. За бидэд чинь дэглэрүүгээ сайхан бараалхаал буцаж ирэхдээ бас л нөгөө бүх чулуунууд нь амар хөдөлгөөнтэй гიშгсэн чулуу болгоно хөдлөл өнхрөөл буухад ер нь айгүй эрсдэлтэй байдаг. Яг л тэр байж лээсэн байдгаараа. Дэглээ цагаан хайрхан дээр бол нэг тэгж удаагүй маш нөгөө уртан бас нөгөө эргээд туулах зам маань урт байсан болохоор тэгээд бид нар буутсан. Бууж явах явцад бол гэмн тэнгэр хангаа онгоогоо дэглээ цагаан хайрхан маань гоё үзэмжтэй харагдаад ерөнхий дэглээ цагаан хайрхан маань ингэж харагддаг байсан юм байна да гэдгийг ерөнхийдөө холоос хараад бууж ирцгээсэн. Ёлошо. Чи ямар нуруунд орох вэ? Гайхалтай. Түргэний нуруу. Түргэний нуруугаар өсөө угаалаа. Яа. Түргэний нуруунд өсөө угаалаа. Баяр нүргийн. Маш их түргэний нуруунд өсөж угаалж дээ. Тэгээ бууж ирэхдээ бидэд чинь яг дундын тэр нэг ийм хөөрхөн хотгор ингээд хатан дунд байдаг. Тэн дээр ч хэдүүлээ бөөндөө сайхан гомонго чанж идийгээд доороос авчирчсан гом бүх юм аваад гарсан байсан. Тэднийгээ сайхан чанаал тэр уулын уснаас хүүтэн уснаас аваад залгилал. За тэгээд дэглээ цагааны авиралт маань оройны 10 цагаас эхлээд өглөө бид нар чинь 8-9 цагийн үед оргил дээр нь гарчаад тэгээд бууж ирдэг чинь бараг 1 цагийн үед өндөрсөн баха. Тэгээд санджээ. Тэгээд тэндээ бол үдийн цайгаа уугаад манай дэглээ цагааны авиралт бол болсон байгаа.